За улсын хурлын гишүүн Ганмагаас яг цаг үеийн асуудлаар тодруулга авах гэж байна. Тухайлбал одоо өвлийн улирлын том үед тэгдэл явагдаж байна. Хичээлийг танхимаар оруулах, захимаар явуулах гэгчлэн эцэгчүүд болон хувийн сургуулиудын шаардлагууд бол маш их байна. Энэ тохиолдолд одоо таны хувийн байр суурь ямар хувь байгаа вэ? Ер нь манай улсад одоо жил болгон өвөл болдог, хүйтэн болдог тийм ээ. Тэгэхээр энэ цаг үед одоо томоотой тэмцэх урьдчилсан тактик манай улсад ер нь байд юм болов? Одоо энэ өвчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд яамнаас ч гэгчлэн одоо ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бол? Тэг ер нь яг миний байр суурь энэ дээр маш тодорхой л байдаг л да. За хоёр юм байгаа те. Нэгдүгürt эрүүл мэндийн тусламж үйлчилгээ буюу эрүүл мэнд гэсэн тал байгаа. Нөгөөх болохоор нийгмийн эрүүл мэнд буюу нийтийн эрүүл мэндийн асуудал байгаа байхгүй. Тэгэхээр эрүүл мэндийн яам яг аль алийг хариуцж байгаа гол бодлого төлөвлөх яамын хувьд тийм үү. За энэ тэгээд эрдэмтэн судлаач бусад одоо яамд ажиллаж байгаа мэрэгжлийн хүмүүсийн хамтруулаад жил болгон л яг өөрөө чинь асуудгаар том хүйтэн болдог те. Хүүт. За жил болгон л хүүтгэхээр томоо тус өвч эхэлдэг. Томоо тус өвчлөл эхлэх одоо сезон маш ойлгомжтой байдаг тийм үү. Хаанаасаа тараад айлд очоод дараа нь хаашаа явах нь ч маш ойлгомжтой байдаг. Тэрийг морой гэж заримдаа нэрлэдэг байдаг тийм үү. Тэгэхээр энийг урьдчилан таамаглаад буюу энийг боломжтой байхгүй тийм prediction буюу prediction гаргаад хизээ гарах гэдэг нь тухайн үед нь ямар арга хэмжээ авах уу гэдгийг тооцоолсон байх хэрэгтэй байхгүй. Түүнээс асуудлыг хойж дандаа нөгөө борооны дараа цуу гэдэг шиг асуудал байж юусоо болохгүй. Тэр бол миний одоо эхнээсээ байдаг байр суурь тэр байхгүй. За тэхийн тулд яах ёстой. За нэгдүгürt миний бодлоор ерөөсөө хамгийн түрүүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тал дээр бол за одоо томоо тус үйлрэл эхлэх үед гээд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл гэж байгаа тийм үү. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл шууд тогтоол гаргачих хэрэгтэй байхгүй. За томоо тус төвчний үйлрэл тэдний хооронд гарах гэж байна. Тэдний үед оргил үедээ хүрнэ. Тэрнээс өмнө бид нар ийм багц гаргалаа. Багц гэдэгт нь болохоор чинь зэрэг хувьсгалын аль имлэг томоо тус өвчтэй одоо жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, сургуулийн хүүхдүүд, нялхсууд те эсвэл насан турш хүмүүс одоо ийм эмчилгээний багцыг бид нар гаргана. Ийм урьдчилан сэргийлтийг гаргана гэж зарлцахад бүх хувийн буюу хувьсгалын эмнэлгүүд чинь уралдаж очиод тэр өвчтөнгийг ерөөсө хөндрүүлэхгүй байх асуудлыг дор нь арга хэмжээ авах байхгүй. Яагаад тэгэхээр санхүүжилтийг тодорхой болгоод өгчөж штэ төрүүлээд урьдчилан сэргийлээд өгчөж байна. За мэдээж байнгын хэрэгэлдэг нөгөө нийтийн эрүүл мэндийн асуудлууд байгаа. Тэр нь юу гэхээр чин зэрэг одоо нэгдүгürt за нөгөө нэг маска зүү. За нөгөө нэг гараа сайн уугаа. За нөгөө шингээ юмаа сайн уу. За орой сайн унтчих гэдэг юм уу те. За тэгээд вакциндаа сайн хамрагдтаа гэдгээр бол зайлшгүй байх хэрэгтэй асуудал. Бас урт хугацааны хувьд бид нар яах ёстой вэ гэхээр чинь одоо хүн шимт хичээл дээр би одоо өөрийн судалгаан дээр үндэслэж ярихад витамин D-гэр баяжуулсан сүг Монгол сургуулийн хүүхдүүдэд өгөхөд амьсгалын замын хурц халдвартыг 50%-аар бууруулж эмнэлэг хэвтэлтийг бууруулсан, хичээл тасалтыг бууруулсан, антибиотикийн хэрэглээг бууруулсан бэлэн судалгаа авахгүй. Олон жилийн давтагчтай хийсэн судалгаа. Тэгэхээр энэ витамин D-гэр баяжуулсан сүв, витамин D-гэр баяжуулсан хоол хүнсийг хүүхдийн сургууль, цэцэрлэгийн сургууль, төрийн худалдаа авалтанд зайлшгүй оруулах бүр шаардлагатай байгаа. Дээрэс нь тэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тал руугаа буцаад ярих юм бол бид нар нөгөө актуар тооцоогоо хийгээд томоо тус өвчтний үед урьдчилан сэргийлэх нөгөө санхүүжилтийн их хүсрэлэг бирлэн байлгаж авах хэрэгтэй байхгүй тэнд. Тэгснээрээ одоо зөвхөн томоо тус өвчин биш одоо улаан бурхан ч юм уу бусад гарах гэж байгаа халдварт өвчлөл маш яаралтай хурдан тархдаг энэ өвчлөлүүд дээр яаралтай түргэн шуурхай арга хэмжээг аваад орны хувьч, эмч эмнэлгийн ажилчдын хувьд ч одоо тэгэхгүй бол бид нар гинтхэн л одоо резидент эмчнэрээ ажилуулаа. Илүү цагаар хүмүүсээ авъя. Цалин мөнгөний тэрэнд нь тооцоогүй байдаг, бодоогүй байдаг. Тэгээд нөгөө яаралтай энэ тэндээс мөнгө бодох. Тэгэл гинтхэн нэг санаачлагаараа гаргаад саяхан одоо өөрөө чи асуусныг дагуу гинтхэн л цахим эсвэл гинтгэл цогсоё эсвэл ерөөсө бойлоо гэл. За эрүүл мэндийн яам тийм шаардлага тавина. Мэдээж боловсролын яам саяхан баахан хүүхдүүдэд сургуулийн таслуулсан багш нарын цалин мөнгө гэдэг нөгөө суулт энэ төр зарласан байсан учраас энийгээ зохихгүйгээд ингээд хаана одоо нөгөө нэг суудлаа олохгүй бол доороо хөлөө олохгүй энэ асуудал чил давтагдан гараад байгаад л одоо манай төрийн жохон юу гэдэм бэ бодлогын асуудал байна да тий. Тэгэхээр яг одоогийн нөхцөл байдал эмнэлэгт одоо коридорт нэг ч хүн нэмж хэвтүүлэхгүй гэдэг сайднаас хэлсэн шүү дээ. Ер нь коридорт хүн хэвтүүлэх хэн зүй ёсны асуудал энгийн үзэгдэл мэт болчлоо шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд ч гэсэн яг ямар арга хэмжээ ер нь бас авах хэрэгтэй юм бэ? Тийм. За хоёр асуулт байна те. Энэ дээр за нэгдүгээр төр коридорт хэвтүүлэх асуудал. Яг уу сайд бол хүмүүсийг ерөөсөө бэлэн одоо юу гэдэг вакцина тэгээд бусад арга хэмжээ авсны үндсэн дээр
томоо тус төвтлийг бид нар бууруулнаа гэж тооцсон байж магадгүй тий коридор төвтлөгөө гэдэг нь эсвэл тодорхой арга хэмжээ авах учраас хүмүүсийг зөвхөн одоо эмнэлгийн орууд дээр аваад авах боломжтой гэж шийдсэн байж магадгүй яг ямар учир шалтгаанаар хийсэн бодвол тэрийг бас өөрөөс нь сайн авлах хэрэгтэй байна. Ер нь асуудал нь бол эцээцэд коридор төвтүүлэхгүй эмнэлэг төвтүүлэхтэй ч биш. Миний сая хэлснээр урт хугацааны бидний урьдчилсан projectionтай байх хэрэгтэй байхгүй тооцоололтой. Тэгснээр хүмүүстүүдэд нэгдүгürt бүр огт өвдүүлэхгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй. Огт өвдүүлэхгүй байх тийм. Хоёрдугаарт өвдүүлсэн бол хөндрүүлэхгүй байх арга хэмжээг бэлэн тооцсон бодсон байх хэрэгтэй. Гуравдугаарт хэрвээ одоо хүндэрсэн тохиолдолд нас баруулахгүй байх шалтгаантай. Бүр наашлуулад ярих юм бол энэ хүүхдүүд өвдүүлэхгүй байхын тулд яах ёстой. За нөгөө агаарын асуудал байгаа тийм үү? Агаарын асуудал гэдэг чинь дотоод буюу гадаад агаарын орчин байна. За гадаад агаарын орчин дээр одоогоор эцэг эхчүүд юу ч хийж чадахгүй маа гэхэд ядчлан одоо боломжоор гэрийн дулаалгуудаа сайн хийх, гэртээ HEPA фильтрүүдийг авч тавих, хүүхдүүдэд цагт нь унтуулах, аль болохоор гэрээрээ хийсэн хоол шимтгэлтэй хоолуудыг өгөх тийм хүүхдүүдэд дулаан сайн хувцалж явуулах, хүүхдүүдэд одоо халдвар хамгааллын талаар хичээл номд одоо сайн оруулах, магадгүй хүүхдүүдээс эргээд сурах, ээж аав хүүхдүүдтэй тийм яриа өрнүүлж болох байхгүй. Одоо бидний хийжсэн ажлуудыг харж байхад жишээлбэл хүүхдүүд дүүртэд тавиг татах ямар хор уршигтай вэ гэдгийг заагаад яриад өчгөр эргээд аавта эргээд өвөөд айгуу сайн яриад хэлээд өгчд. Тэгээ тэр байтга ингээ гэрийнхаа тоон дээр тамхи татах ийм хортой гэд бичээд заана тавьцаа өөрхөн гэртээ. Тэгэнгүүт аав нь хүүхдүүдийн хөвгөнд ээжийнхээ одоо хэлснээс илүү үгэнд орт юм жишээлбэл те. Тэр мэтлэнгээр ингээд хүүхдүүдийг ээж аав нарыг нөлөөллийн ажиллагаа, сургалтын ажиллагаа, одоо мэдээлэлээр сайн хангах. Жишээл бүхэл бүтэн нэмүүдгээд нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвгээд яг энэ талаар үйл ажиллагаа явуулах том төв байгаа шүү дээ биз. Энийг яг хүндээ хүүхдтэй хүрхтэр хэлээр нь ойлголттой болох маш чухал байхгүй. Магадгүй энэ дээр бид нар ч гэсэн өөр нь ингээд хоошоо суухгүйгээр байнгын энэ талаар яриад хэлээд ойлгомжтой контент үйлдвэрлээд одоо жишээл би бүр киног хүртэл боддоо шүү дээ. Одоо энэ тэнд нэг барууныхны дуурайсан ч юм уу нэг юм кинонуудыг хийж яхаар яг энэ тал дээр амьдралд хэрэгтэй кинонуудыг богинохон шорт фильм хийгээд ярих юм бол гिचнээ гой хүүхдэдэд гэр орныханд биднэрт одоо өвчлөл нийгмийн эрүүл мэндийн тал дээр хангалттай мэдээлэл очих бол гэдэг те. За баярлалаа.